Бид өмнөх бичлэг дээр анхаарлыг шинжлэх ухаан юу гэж тайлбарладаг тухай яриагээд орхисон. Шинжлэх ухааны хэлээр бол анхаарал гэдэг нь мэдээлэл боловсруулах сонгомол процесс юм байна. Энгийнээр хэлбэл бидний тарих орж ирж байгаа бүх мэдээллээс ганцыг нь сонгон авч бусдыг нь түр намсгаж чаддаг. Ганцхан зүйл дээр л төвлөрнө гэсэн үг. Аливаа ямиг анхааралтайгаар анх удаа хийхээр бидний тархинд юу болдгийг одоо харцгаая. Энэ бол тархины мэдрэлийн эсүүд. Бид шинээр ямар нэгэн зүйлд сурч эхлэхэд эдгээр эсүүд хоорондоо шинэ холбоо тогтоож эхэлнэ. Харин энэ зүйлийг олон давтах тусам уг холбоосууд бэхжиж тархинд шинэ зам бий болдог. Ийм зам нэгэнт үлссэн л бол тухайн үйлдэл анхаар шаардахгүйгээр автоматар хийгддэг. Энэ бол бидний дадал зуршил. Дадал зуршлыг ихэвчлэн бид нэр өглөө усаад ус уух эсвэл дасгал хөдөлгөөн хийх гэх мэтээр төсөөлдөг. Гэвч үнэндээ үүнээс хамаагүй гүнзгий утгатай. Жишээ нь гутлынхаа үдэс сээгүүдэх, унших, бичих, машин барих, хөгжим тоглох, алхах, суух, гар хөлөө хөдөлгөх ер нь бидний өдөр тутам хийдэг биологийн хэрэгцээнээс ахуулаад биеийн бүх хөдөлгөөнүүд бол дадал юм. Бүр хамгийн сонирхолтой нь бодол санаач бас дадал болчихсон байдаг. Ярианы сэдвээс ахуулаад юунаас айж, юунд баярлах, юунд дууралдаг гэд бүгдийг нөгөө тархинд аль хэдийнэ зурагдсан мэдрэлийн холбоосууд хийж байгаа. Өөрөөр хэлбэл 24 цагийн турш бидний хийж байгаа бүх хөдөлгөөн, бүх сэтгэл хөдлөл бол бидний дадал. Үнэндээ бид өөрсдийнхөө амьдралыг удирдах байгаа мэт боловч эдгээр дадал зуршлууд биднийг автоматар хөдөлгөж байдаг. Тэгвэл эдгээр автомат дадал зуршлууд хаанаас гарч ирээд байна вэ? Тэр бол бидний далд ухамсараас. Зөвхөн дадал зуршилч биш, тэнд түүнээс ч илүү их зүйл хадгалж